зохиогч бүтээлээ ашиглах болон онцгой хориглох гэсэн 5 зүйлийг хэрэглэдэг. Энэ дотор нь болохоор бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтдгүүр, үүсгэн бүтээл болгон ашиглах, мөн түрээсээр ашиглах гэдэг нь бол зохиол бүтээлээ онцгой ашиглах бол хамаарч явдаг. За манай хяналтын эц болохоор Монгол зөрчил иргэд болон хуулийн этгээдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу зөрчил шалгах шийдвэрх ажиллагааг явуулдаг. Энэ нь болохоор Монгол Улсын зөрчил шалгах шийдвэрх тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн дагуу нийслэлийн прокурорын газрын хяналтанд дор зөрчил шалгах шийдвэрх ажиллагааг зохион явуулдаг. Иргэд болон хуулийн этгээдээс ирсэн гомдол тухай ирсэн даруйдад бид нар бол 24 цагийн дотор нийслэлийн прокурорын газар түүнийг бол бүртгүүлнэ. Түүнээс гадна тэрийг 3 хоногийн дотор буюу одоо 72 цагийн дотор тэр тухайн ирсэн иргэдээс ирсэн гомдол мэдээллийг одоо энэ зөрчлийн хэрэг үүсэх үү эсвэл татгалзах уу гэсэн тийм шийдвэрийг гаргадаг. Хэрвээ бид нар зөрчлийн хэрэг болон нээсэн тохиолдолд энэ нь болохоор нийт бол 58 хоногийн хугацаатай энийг бол шийдвэрлэдэг. Шийдвэрлэхдээ хэрэгсгүй болох шийдвэрлэн эсвэл тэр шийтгэл оногдох шийдвэрлэдэг. Зохиогч эрх болон түүний хамаарах эрхийн тухай хууль, барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль, патентын тухай хууль гэдэг энэ хуулиудыг одоо манай оюуны хэмжээний багц хуулиуд болох дээр зөрчлийн тухай хуулийг 8.5 дээр зохиогч эрх, барааны тэмдэг болон газар зүйн заалтын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд 8.5-ын зөрчлийн тухай хуулийн 8.5-ыг ашигладаг. Хуулийн дагуу шийтгэл оногдуулдаг. Энд юу гэдэг вэ гэхээр хуулийн этгээдэд 3 сая төгрөг, хувийн бол 300 мянган төгрөгтэй шийтгэл оногдуулдаг. Зохиогч эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, патентын тухай хуулиар иргэнд бол 500 мянган төгрөг, хуулийн этгээдэд 5 сая төгрөгийн шийтгэл оногдуулдаг.